Жингэлтэй дүүргийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017-оос 2020 онд хэрэгжих эрүүл мэнд 2020, жаргалтай гэр бүл, хотын иргэн, хотын соёл хамтдаа хөгжиж, Чингэлтэд үйлдвэрлэв, ногоон дүүрэг, хүний нөөц, нийгмийн баталгааг хангах, Чингэлтийн боловсрол, гамшигын эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал төмрөөс урьдчилан сэргийлэх зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 2017 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хоронд орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жишг өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан. Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж материаллык баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ. Аль болохоор нүүрсний хэрэглээг багасгах. За ялангуяа энэ заагдсан бүсчилтүүд хэрэглэхгүй байх бүсчилтийг хэрэглүүлэхгүй байх. За нөгөө талдаа цахилгаан халаагуур хийн халаагуураар дэмжих нь чухал байна гэдгийг дөр олж байгаа. Мөн одоо иргэдийн зүгээс бас байр орон сууцаа дулаан алдагдлаа багасгах хэрэгтэй. Энэ хүрээнд бол одоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа эцэг хүчийг сайжруулах, эцэг хүчний уналтыг бууруулах чиглэсэн томоохон арга хэмжээнд бол одоо бас явагдаж байна. Энэ дээр бол 78 байршилтаар одоо цахилгааны эцэг хүчний хүчлийг сайжруулах, дэд өртөөдийг өргөдөх ажлууд бас хийгдэж эхэлж байгаа. Дүүргийн хэмжээнд авто замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, орц гарцны, хөрсний бохирдлыг бууруулж, тоосон цэцрийг багасгах, иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөл болцоог нэмэгдүүлэх ажлыг дистараатай иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан нөөц болцооны хүрээнд хийж хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа дуулгалаа. Чингэлтэй дүүрэг дээр өнөөдөр энэ нэг сонхны үйлчилгээгээр өргөдөл гомдол асуудал шийдвэрлэлт нь бол 5 хоног 40 цагтай байж байгаа жишээтэй. Өөр нэг юм бол иргэдлийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ бид нэг сонхны үйлчилгээнээс гадна ажилчдынхаа нөгөө хүн хүлээж авах чадвар, харьцааны соёл гэдэг юм дээр нь аян өрнүүлээд ажилладаг юм онцлогтой. Тэгэхээр зэрэг энэний ардталт иргэдийн маань сэтгэл хангамжийн баталгаа өндөр байдаг юм аа. Одоо өнгөрсөн 4 сарын байдлаар ихэд 279 өргөдөл гомдол авснаас 261-нд бүрэн шийдвэрлээд 18 өргөдөл гомдол нь шийдвэрлэх шатндаа байна гэдэг маань иргэдийн үйлчлэгээ бид нь үзүүлж чадж байна гэдгийг харуулж байна. Тус дүүргийн 2017 онд ногоон дүүрэг хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй хайрхан уулаг төвшглийн Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн нэртэй амралт зугаалгын бүс бий болгохоор зураг төсөл боловсруулан ажлыг эхлүүлсэн байна. Хаврын ногоон байгууламжийн ажлын арчилгааны хүрээнд 286 улаас мод, 152 ширхэг бут сөг, 5901 м ургамлан ашиглагын тайралт, хэлбэржүүлэлт, шохоожуулалт, 58940 м квадрат талбайн зүлэг самналт, 58940 м квадрат талбайд хаврын цэник услахаа тогтмол хийж байгаа юм байна.